та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би хичээл орох гэж байгаа тохиолдол. Яаж бүх хичээл нь A дүнтэй сурагч байх талаар ярих гэж байна. Тэгээ би та бүхэнд өөрийнхөө A дүнтэй сурагч болсон түүхээ хуваалцъя гэж бодож байна. Хичээлээ зүгт. Ятэн ялбаад байгаа юм байна. Сурталчилгаанууд нэр л тусгацсан байгаа болохоор ямартаач миний болохоор A дүнтэй сурагч болсон түүх гэх юм бол миний нөгөө бичлэгийг үзсэн бол би тэрэн дээр 9 дугаар анги хүртэл улсын сургууль сурж байгаа. Тэгээд 10 дугаар ангиас магтаал сурдаг сургууль руу шилжсэн гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд 9 дугаар анги хүртэл улсын сургууль сурж байхад ерөнхийдөө бол би сайн сурдаг хүүхэд гэдэгтэй хордог байсан. Гэхдээ тэр маань болохоор илүү миний хичээл зүтгэл гэдгээс миний характертай холбоотой юм болов. Манай анги болохоор яг тэр үеийн хамгийн айгу өмүүлдэг ингэсэн баггүй. Тэнгууд би тэр дундаа айгу тийм томоотой. Тэгээд багшийн ярьж байгаа нэг айгу тийм анхааралтай сонсдог байсан. Хичээлээ сайн хийдэг охин шиг харагдаж байгаа сте. Тэгээд тийм болохоор миний характер тийм хичээлээ айгу сайн хийдэг охин шиг байсан болохоор багш нар одоо Монголд ялангуяа сургууль болгоно өөрөдөг ахлагтай манай тэр үед манай сургуулийн дүн гаргадаг систем ажилласан дээр тулгуурлаж биш илүү төгслийн оноо гэж байдаг байсан. Манай ингээ айгу өмүүлдэг гэсэн шүү дээ. Тэгээд тэр дундаа бас мэдээж тодорхой хэмжээний дүнтэй хүүхэд гаргах хэрэгтэй байдаг байх. Тэнгуут тэр дүнтэй гаргаж байгаа хүүхэд нь би болж тардаг байсан. Тэгээд өөрийнхөө характераасаа гэх юм уу ямар ч зүйл дүнтэй гарчдаг байсан. Тэнгуүтээ би юу гэж бодсон бэ гэхээр за би чинь хичээлдээ сайн сурагч юм байна шүү дээ. Би чинь ухаантай юм байна шүү дээ гэж би бодсон. Тэгээд дараа нь 10 дугаар ангидаа шилжчихээр болоод тэгээд сургууль маань болохоор төлбөртэй сургууль байсан байхгүй. Тэгтээ хамгийн гоё нь яадаг вэ гэхээр эхний семестрт төлбөрөөр төлчихөд 2 дугаар семестрээс гэхээр ахлах сургууль мөртлөө ингээ семестр гэж явдаг. Жишээлбэл болохоор ингээ 2 семестр байдаг. Тэмүүтээ 2 дугаар семестрээсээ дүнгээрээ эхний 8 ч гэсэн юм бол бүтэн тэтгэлэг авч болдог тийм гоё боломжтой байсан. Тэнгүүтээ би аав ээж болоосоо гуугаад амин гэж эхний семестрт нь явуулаад өгчих гэх юм бол би 2 дугаар семестрээс тэтгэлэг авчаад 2-оос юу ч гоохгүй гэж ихтэйгэл сурчих юм бол би их сургуультаа ч гэсэндээ явах та төлбөр төлж авахгүй гэдэг жаасаа бүр хуу юм болж гуугаад эхний семестртээ нөгөө сургуультаа явахаар болоод тэгсэн чинь тэдний дүн гаргадаг систем нь яадаг вэ гэсэн чинь яг ингэ шалгалт авчлалтынхаа дүнгээр гаргадаг. Тэгэхээр B авах юм бол F-л гарна гэсэн. Би ч нөгөө нэг үрийг амар мундаг онцордог сурагч гэж бодчихж байгаа шүү дээ. Тэгээ шалгалт өгөөд орсон чинь би юу нөгөө нэг ихний 8-нд бүр өрөөс айгу доогуур ч гиссэн. Тэгээ би нөгөө нэг үрийг амар мундаг гэж бодсон байсан чинь надаа бүр ингэ айгу том цохилт болоод тэгээд хүн чинь хичээлээ хийжээж хичээлдээ сайн байдаг юм байна штэ. Гэдгийг би яг анх удаа тэр үед ойлгож байсан. Ямар тохиолдолд бол юмыг нэг тасралтгүй мотивацтайгаар хийдэг вэ гэхээр заавал шаардлагатай байх үед эсвэл тэмнийг ямар нэгэн шагнал байх үед миний хувьд л тэгэхээр би нөгөө ээж аваасаа энэ сургуульд би явъя гэж гуйсан байгаа штэ. Би тэтгэлэг авнаа гэж хэлсэн байгаа юм чинь. Тэр нь болохоор миний шаардлагатай байдал гарч байгаа байхгүй. Би чинь ээж аваа тэгээ хэлсэн шүү дээ. Би тэгээ дараагийн семестрт би тэтгэлэггүй гэх юм бол би ээж авахын царыг яаж арах юм бэ гэж бодсон. Тэгээд би яг хичээж эхэлжсэн. Энэ маань болохоор миний шаардлагатай байдал байсан байгаа. Хоёр талд одоо нэг нь болохоор хичээл дундаж шалгалт хичээл эцсийн шалгалт гэж байдаг. Хичээл дундаж шалгалтад би ингээ муу өчөж байгаа шүү дээ. Тэгэхээр хичээлийн сүүлийн шалгалтад би заавал сайн өгөх шаардлагатай болно. Ингээд миний яг хичээлээ хийдэг тэр үе ихэлсэн юм аа. Монголд хаад би яадаг байсан бэ гэхээр яг даалгавраа бол хийдэг. Тэгээд дараа нь ахлах сургуульд ороод яг хичээж эхлэх үед яаж гэсэн би бүр ингэ тусалгаанаар хүч гардаг хичээлээгээ суучдаг. Тэгээд сүүлдээ ингээд хичээлээ хийсээр хагаад надад тэр хичээл хийх мэдрэмж бүр ингээ гоё санагддаг болсон. Тэрэндээ бүр өглөө эрт босож ингэ шалгалтандаа бэлдэх ч юм уу тиймэрхүү үед бол надад гардаг байсан. Миний хувьд л тэгэхээр бусдаас илүү ухаантай ч юм уу эсвэл миний учрыг амархан олдог тийм давуу тал бол надад байгаагүй. Яагаад бэ гэхээр би хүн ажиглаж байгаа шүү дээ. Хаач гэсэн бол надаас ухаантай хүүхэд байдаг. Математик надаас сайн ч юм уу Монгол танитаас сайн эсвэл ихтэй надаас сайн хүүхэд бол заавал тэнцээ байдаг. Миний одоо хийжсэн тэр зүйлүүд юу вэ гэхээр тэрий арга техник ерөөсөө он сурна гэдэг маань ерөөсөө ухаантай дөрөх ухаан ботод дөрөх ерөөсөө холбоогүй. Энд арга техник гэж байдаг. Тэрийг сууж болдог, мөргөд тасгалжуулж болдог, сайжирч болдог. Эдүн авч болдог. Тийм учраас та бүхэнд энэ намыг хуваалцгаар имжлэгээ хийгээд байна. Бас нөөцлөхөд болохоор сурагч нас оюутнаас гэдэг нь болохоор бүгдээрээ дүнтээрээс хамаатай байдаггүй. Бид нэр бүх сурах хэрэгтэй байдаг гэхээр сахилах бат дисциплин гэдэг зүйлийг маш сайн сурах хэрэгтэй байдаг. Дүнгээ сайн гаргана гэдэг манлаад ирэхээр сахилах баттайг харуулдаг. Дээрээс нь үнийг илүү өөртөө ихтэй болгодог. Одоо ч гэсэн дүнгээс шалгаж тэлэг авдаг тийм нөхцөл байгаа учраас ерөнхийдөө дүнгээ сайн гаргах шаардлагатай байгаа. Тэгэхээр түүний хэмжээ ямар ч байсан бол A+ авах боломжтой гэдэг бол бэлтгэдэг. Гол нь тэр нөгөөний хангалттай тэр анхаарал цаг зав бол тэр хичээлдээ зарцуулах хэрэгтэй гэж боддог. Өөрөнгө сарын чимэртэй амьдарч. Өглөөр 6 цаг басангуудаа англи хэлний эссе уншаад дундаас нь шинэ үзэгдэлтэй 30 хоногийн челленж байгаа шүү дээ тий. Тэр 8 сар зарлагдсан челленж маань 9 сар үргэлжлэхээр болсон. Тэгэхээр 9 сар өглөөний хүн болж англи хэлээ сайжруулах хүсэлтэй хүмүүс байх юм бол доотлын формсыг бөглөөд явуулаарай. Дээрээс нь надаас маш олон хүмүүс анхан шатны хичээл заах уу гэж хэлсэн хэрвээ төвшин арай хүрэхгүй анхан шатны дөрвөн үзмээ байгаа сонирхолтой хүмүүс байх юм бол англи хэлний анхан шатны 30 хоногийн дөрвийн челленж бас уншлагын челленжтэй маань зэрэгцээд явагдах болно. Тийм учраас төвшин арай хүрэхгүй гэхдээ англи хэлний анхан шатны дөрвөн үзэх сонирхолтой хүмүүс байх юм бол бас та групп байгаа. Тэгэхээр доотлыг 2 өөр төрлийн холбоос байгаа. Тэгэхээр өөрийнхөө төвшөндөө харуулад
Бүлээрээ. Тэгээд straight A гэдэг нь болохоор ерөөсөө бүр тэр чигээр A дүнтэй сурагч гэсэн үг шүү дээ. За яаж та straight A дүнтэй сурагч болох вэ гэдэг одоо энэ ном маань болоод ирэхээр нэрийн мэдээ Cal Newport зохиогч манаас бичсэн ном. Бакалавра Dartmouth College төгссөн. Докторийн зэргийг болохоор MIT-д хамгаалсан. Одоо болохоор Georgetown University-д компьютерийн зэргээрээ профессор хийж байгаа ийм хүн байдаг. Тайлбал Deep Work, So Good They Can't Ignore гэх мэтчлэн алдартай номуудыг бичсэн ийм зохиолч байгаа. Өөрийгөө бол straight A дүнтэй тийм сурагч байсан. Гэхдээ би хизээч өдөр шөнөгүй хичээлээ хийдэг. Яагаад бус оюутнуудыг бодох юм бол би маш их чөлөө цагтай байсан. Би шоуддаг байсан. Би хүмүүстэй ингээд найз нөхдөдтэй болдог байсан. Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцдог байсан. Заримдаа би бүр хүмүүсийн анхаарлыг татахгүй тулд ингээд номын сан хичээлээ хийж байгаа юм шиг бүжгэлдэг байсан гэж намдаа бүр дурдсан байдаг. Тэгэхээр ерөнхийдөө хичээл хийх яг ингээд нэг аргаа ингээд олцсон байна шүү дээ. Тэгээд энэ ном дээр Ivy League-ийн их сургуульд сурдаг бүр 50 гаруй оюутнаас ярилцлага гаргаж байсан ийм ном байгаа. Маш олон тийм мундаг сайн сурдаг хүүхдүүдийн одоо дундаас гаргасан яагаад сайн сурах вэ гэдэг намжтай ялгаж болно гэсэн. За энэ номон дээрээс төлөө юуны талаар сурах вэ гэхээр цагаа зохицуулах, хичээлээр тэмдэглэл яаж даалгавраа хэрхэн зохицуулах, шалгалт нь хэрхэн үр дүнтэй бэлтгэх, дээрээс нь шалгалт нь хэрхэн амжилттай оролцох, эссе бичих судалгааны ажлын талаар бас ярьсан байдаг. Гэтэ миний бодлоор эссе бичих судалгааны ажил нь ерөнхийдөө Америкийн их сургуулийн эссений хэм маягаа дээрээс нь диссертац бичих тэр хэм маяг дээр толгуурласан учраас бид нэр төдийлөн хэрэгтэй гэж бодохгүй байгаа учраас сүүлийн практикийг бол алгасчих. Гэтэ та бүхэн хэрэгтэй гэж бодож байгаа юм бол бүрүүлээ part 2 болгоод бичлэг хийж болно. За намын зохиогч маань компьютерийн шинжлэх ухаанаар багшилж байгаа гэсэн шүү дээ. Тэр ерөнхийдөө математикч хүн гэж ойлгож байна. Математикч хүмүүсийн айгуу гой зүйл нь юу вэ гэхээр бүх юмыг ингээд томьёоноор болчдаг. Хамгийн эхлээд одоо онц сурдаг оюутны хийдэг зүйл юу вэ гэхээр юмаа төлөвлөдөг. Төлөвлөлн гэдэг нь болохоор бүх цагаа дүүрэн гэдэг ерөөсөө нэр биш. Юу хийх ёстой байгаа тэмдэглэж тархиа хоосолж амрааж өөр мэдээлэл орох зайтай болгоно гэдэг нэр юм аа. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь өглөө гэрээсээ гарахад яж чи орой ирэх замдаа гэртээ ирэхэд талхаваад ирээрэй гэж хэлсэн гэж байна тий. Тэнгууд бид нар яах вэ гэхээр өдөржингөө энэ талхаа авах хэрэгтэй гэдэг бодол маань бидний тархинд орой болтол нөгөө байраа эзлээд байж ах хэрэгтэй болчихж байгаа шүү дээ. Орой ирэхэд гэтэл тэр байранда байгаа ч байхгүй ч өдөржингөө найзтайгаа өөр юм ярьсан, өдөржингөө хуцаараа юм үзчихсэн, өдөржингөө хичээлээ хийсэн, ажиллаа хийсэн байж тал нөгөө нэг мартцсан байж тээ гэдэг юм тохиолдол амьдралд айгүйх гардаг тий. Тийм үед бид нар ах хэрэгтэй байдаг вэ гэхээр ерөөсөө тэмдэглэл хөтлөх. Жишээ юм нөөцтэй байгаад өглөө талхаавараа гэх юм бол гяс нөгөө термометр тэмдэглээ гаргаж талах авч ирэх гэдэг ингээд нэр бичсэн гэсэн. Тэгээд өдөржингөө яхад вирусын талхны талаар бодох шаардлагагүй. Ингээд трийгээ тархинаас авчин гэсэн. Тэгээ харих замдаа ч юм уу ямар нэг цагаар нүүд мэлэрч чи өө нэрээ би талхаа авах хэрэгтэй юм биш тэгээд орохоос өмнө талхаа авна гэсэн. Ерөөсөө л бас зарим техникийн ном дээр нэг болохоор second brain technique гэж нэрлэдэг. Тэгээд тархинд заавал одоо байх хэрэгтэй, эзлэх хэрэгтэй одоо тэр хөдөлгөөс ч юм уу энэ зүйлүүдийг бүгдийг ингээд нүүтэн дээр булгаад тархиндаа өөр мэдээлэл орох боломжтой тийм орон зайг бий болгох гэсэн. Бид даалтаа тэдэнд хийх хэрэгтэй, тэрийг хийх хэрэгтэй гэдэг бүх юм энэ бичингүүтэй өглөө 5 минут ч юм уу орой 5 минут сунгуудаа за энийг нэгтгэхэд энийг 2 дахьад гээд энэ календар үсгээд хэвцэцлэн гэсэн. Бид даалт бүх юм энэ дээр тэмдэглэж авах хэрэгтэй. Тэгэх юм бол бидний тарих амарна А2 болохоор ерөөсөө их зүйлээ мартахгүй. Хоёр дахь арга нь за юм нэлээд хөтөлчлөө, юмудаа төлөвлөлчлөө. Одоо яг нөгөө нэг гол ажил гарах гэж яг нөгөө сурах хийх юм гэж юм те. Яаж юм хамгийн хурдан бага энергиээр дуусгах вэ гэдэг маань болохоор нэг л ерөөсөө том ятаа тэр том юм болохоор хоёр зүйлээс бүрддэг. За тэрний юу гэхээр time span зарцуулж байгаа цагийг intensity of focus гэдэг зүйлээр үржүүлээд ажлыг дуусгана гэдэг ийм формула гаргаж ирсэн. Тэгэхээр яг нь тэр их цаг зарцуулж байгааг эрчтэйгээр одоо анхаарлаа төвлөрүүлж оролцож байгаа нь ажлыг дуусгадаг гэж ойлгож болно гэсэн. Шинэ бидалт хэлээ гэж тийм. За би энэ бидалт нь л өдрийг зөриүүлнэ гэж бодож байгаа. Өглөөс сууж ингэж бодъё л да. Тэр өглөө би сунгахаа нэг бидалтаа хальт хийжсэн аа, буцаа шалгаснаа. Гинт хоол идмэрсэнтэй гарч хоол идснээ, буцаж орж ирээ. Бидалт дээрээ сууж яснаа. Гинт найз орж ирээ, хойлоо тийшээгээ явах уу гэх хамт гарч явж байгаа. Та буцаж ирээд гингууд энэ бидалтыг хийхэд хэрэг цаг хугацаа оруулж байгаа нь ерөөхдөө ойлгомжтой байна тий. Тэгтэл бид нар яадаг вэ? Яг 12 цаг бидалтны хугацаа дуусгаад яг 11 болж явах үед яг нэгэн цаг дотор бүр 1 цаг шүрдэггүй. Тийм хугацаанд заримдаа бидалтыг хийгээд дуусгачдаг тийм үү. Тэр маань яаж байгаа вэ гэхээр бид нарт intense буюу одоо тэр юм хийхдээ хэр эрчтэй байгааг ерөөдөө харуулж байна. Тэгэхээр өдөржингөө тэр 10 цаг сууж байгаа тэр intense-ийг 1-ээс 10-ийн хооронд хийх юм бол 3 орчим хувийн intense буюу эрчтэй гэсэн үг шүү дээ. Эрчтэйгээр хийж байгаа бол тэр ганцхан цагийн дотор хийж байхад бид нар бүр 12 хэмжээний бүр эрчтэйгээр юм хийж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь альва ажлыг хийхдээ маш богино хугацаанд маш эрчтэйгээр хийх нь үр дүнтэйгээр дуусгах гэж мэдүүлдэг. TikTok үзэж, Facebook үзэж бүх юм ингээд товчсон тэгээ богинохон 30 секундын бичлэг, 1 минутын бичлэг YouTube руу орсон ч гэсэндээ номын товчлолт, киноны товчлолт их мэдчихэл ингээд бүх юмыг ингээд товчилж үзчихнэ гэдгийг харах юм бол хүмүүсийн дээр анхаарлаа төвлөрүүлэх чадвар ямар бага богинохон байгаа гэдгийг харж болж байна. Тийм учраас анхаарлаа урт хугацаанд төвлөрүүлнэ гэдэг чадвар бол 21-р зууны хамгийн үнэтэй чадвар юм аа. Мэдээж хүн болгоно. Яа би нэг хиймэргүй байна гэдэг тийм мэдрэмж байдаг шүү дээ. Бүр би өвдөж хүрч үзүүлдэг гэж байгаа байхгүй юу? Бүр нэг гинт гис өвддөг ч юм уу, гинт толгой өвдөд, гинт ингээ ядарч байгаа мэдрэмж төрдөг ч юм уу, юмыг нэг хиймэргүй байхад хүн тийм мэдрэмж төрдөг. Энэ болохоор орчин үеийн хүн болгоно
мэдээж байдаг зүйл эртээр үед одоо гинт араатан дээр ч юм өөр омгийн хүн дайрах юм бол хүн энергитэй байх хэрэгтэй тийм учраас энерги хэмнэх гээд байдаг. Нэг хэмээргүй байна гэдэг тэр procrastination хойшлуулах гэдэг мэдрэмж бол хүн болгонд байдаг. Сурагчдаастай ингээд ярьцлага авч явахдаа хойшлуулах мэдрэмжтэйгээ яаж тэмцдэг гэж асуухад бүгдээрээ хойшлуулах мэдрэмж байдаг гэж хэлсэн. Тэгэхээр он сурдаг сурагч бай, ямар сурдаг сурагч бай бүдэнд нь хойшлуулах мэдрэмж нь бол байдаг гэсэн. За энэ номыг болохоор нийт 5 хойшлуулах харахтай тэмцэх тийм типик хэлж өгдөгөө. Хамгийн их хэд маань болохоор типээ work progress journal хийх зүйлсийн тийм журналыг хөтлөх. За энэ журнал хөтлөхдөө хамгийн гол зүйл нь болохоор хийгээгүй үедээ яагаад хийгээгүй гэсэн шалтгаанаа бичих. Маш олон хүний өөрийн ном дээр дурддаг гэсэн. Яагаад хийгээгүй гэдэг шалтгааныг бичнэ гэдэг маань айгүй шинэлэг бол надад санагдсан. Одоо өөртөө үнэнч байна гэсэн. Хоёр дахь тип маань юу вэ гэхээр сайн унтаж амрах, тэгээд эрүүл хоол идэх, ядрах, энергигүй байх үед бол ямар ч юм хэмээргүй санагдсан тийм учраас цэцлүүлгэн хийж болно гэх мэдчлэнгээр энерги хамгийн өндөр түвшинд болох тийм нөхцөл байдал бий явуулчихна. За гурав дахь зөвлөгөө мань болоод ирэхээр хамгийн хэцүү ажлаа гоё зүйлтэй хослуулж хийх. Миний төвлөрөх чадвар анх ингэ хичээлж эхэлж байхад нэг муу байсан. Би дуу сонсонгууд миний төвлөрөх чадвар улам ингэ дээш доош устгас намаа дээш доош болоод хичээл хийх байдал биеийг маань оруулахгүй байгаа юмсан да. Тэгээд хичээлээ хийх өмнө подкаст ч юм уу ингэ илүү юм сурах тийм юм сонсож ингэ бие бэлтгэх болчихсон байхгүй юу. Тэнгууд нөгөө нэг дуу сонсно гэдэг чинь заримдаа л хийдэг ажил болохоор заримдаа л ихэр надад ингэ амар гоё санагддаг. Тэгээд өдөр болгон хийдэг байсан бол ингээл байдаг юм шиг санагдаж шүү дээ. Тэнгууд миний тэр гоёг санагддаг тэр бейслайн маань болохоор айгуу тийм доошогоо бууцсан. Ингийн дуу сонсох гэдэг хүртэл одоо би айгуу гоё санагддаг болчихсон. Тэгээд тэрийг би юутай хаслуулдаг гэхээр тасгал ихтэй хаслуулдаг. Тасгал их чинь амар хэцүү шүү дээ. Амар өвдөн ядарна тэгэл булчин чичрэн ингээл айгуу хэцүү гэж шүү дээ. Тэрийгээ би ингээ дуу сонсох гэдэг гоё юмтай хаслуулчихлаа. Тэнгууд тэр ажил маань арай бага хөвдөлт мэдрэгддэг гэдэг ч юм уу. Цааны ажил унших ч юм уу. Тийм хэцүү ажил байх юм бол кофе шоп хийх ч юм уу тийм кофе шоп ч гоё шүү дээ. Гоё кофе уугаал гоё орчинд хийгээл гоё зүйлийг муухай мэдрэмжтэйгээ хослуулах. За дөрөв дэх зүйл нь рутин битгүүлээ. Өдрийнхөө нэг хэсэг болгох. Өглөө болгон би тэдээс тэдэн цагийн хооронд тэрийг хийн гэсэн тийм өдрийнхөө нэг хэсэг болгоно гэсэн. За тав дахь зүйл маань болоод ирэхээр choose your heart days гэж байгаа. Математикийн бидаас болоод физикийн бидалтыг би хоёулын хамт нэг өдөр юусоо тавьж болохгүй хана тийм. Нэг өдөр тавьчих юм бол тэр өдөр амар хэцүүсэн байна. Хойшлуусаар атэл тэр хоёулын хоёулын хийхгүй гэсэн. Тэгэхээр нэгийг одоо нэг тэгт хийгээд нөгөөдг нь хоёр дахь хийгээд тэг бүтэн сайныг илүү төлөөтэй өдөр болгодог ч юм. Цардаа ядарч нэг тийм сул өдөр бий болгож өөрийгөө амраах хэрэгтэй гэж хэлсэн байна. Минутын дөрмөж жоо би нэг янгалдаг яа түгээ гэхээр ямар нэгэн зүйл хийхгүй буцаах марч юм эсвэл гинт өөр юм хиймээр санагдах юм бол за би яг 10 минутын дараа хийчих гэж өөртөө хэлэнгүүтээ минутын дараа яг нөгөөдгөө хийнэ гэсэн. Тэгэхээр тохиолдолд хийх мэдрэмж юусоо байхгүй болсон байдаг. Ерөөсөө одоо хийж байгаа юм амар төлрөө тэрийг үргэлжлүүлэх чимээ санагддаг гэсэн тийм судалгаа байдаг. Би нэр нөгөө найзынхаа чатанд хариу бичнэ гэсэн штэ гэж авах гэжсэн. За 10 минутын дараа нэг хийчих гэж өөртөө хэлээд хичээлээ хийж 10 минутын дараа тэрийг хийн гэсэн. Төлөвлөгөөгөө гаргахдаа маш одоо дахин тодорхой болгож юм хаана гэдэг нь намын сан. Энэ цагт өглөө 9 цагт хэдэн минут 2 цагийн турш гих мэдчлэнгээр хаана хийдэг гэдгээ бүх юмаа тодорхой болгож тархинд өгснөөр тарих ерөөхдөө тийм тодорхой биш юм дургу байт юм байна л да. Тийм учраас тархинд бүх юмыг ингэж тодорхой болгож харуулснаар илүү хийх мотивац урам зориг нэмэгдэнэ гэсэн. Тэгээд хаана гэдэг бас аюул чухал. Үрцэн саад болгох зүйлүүдээс хол утаснаас хүртэл хол энэ болохоор утасны миний өрийн маань хэрэглэдэг локер. Энэ бол миний үр дүнтэй амьдралын ерөөхдөө салшгүй нэг хэсэг. Тэгэхээр удаан гэх юм бол эхлээд нэг 10 минут дараа нь 20 минут дараа нь 30 минут гэх мэтчлэн баг багаар ингээд тархиа сколжуулж ингэж хийж байгаа хичээлийнхэн цагийг боловцсон. Дундуур нүүрмэс дарахгүйгээр төвлөрч юм хийнэ гэсэн. Дараагийн эйжент сурагчийн заавал хийх ёстой зүйл юу вэ гэхээр өдөр болгон хичээлдээ явах. Хичээлдээ явахдаа заавал нөхд өчрөх, мэдлэл авчих гэсэн. Одоо орчин үед ерөнхийдөө байт юм бол лаптоп хичээлд аягүй харцдаг болчихсон. Ерөөсө тэрийг ашигладаггүй. Ерөөсө тэрийгээ дэлгэж тавьчаал. Тэгээ багш юм ярьж байхад зарим нь сонсдог, зарим нь буцаа харцдаг тий. Яг сонсож байгаа хоёрын бол сайн байна. Гэхдээ профессорын ярьж байгаа үед ингээд чинь гэдэг нь болохоор маш олон даваа талтай байдаг. Нэг хичээлийг илүү ойлгох тусалдаг. Хоёр талаад ирэхээр хүнийг илүү сэргийг байрлуулдаг юм урт хугацаанд хүнийг одоо төвтэй байлгахын тулд нүүдтэй хийн гэдэг бол том даваа талтай. Техникийн бус хичээлүүдийг хэдүүлээ бичгтээ яах вэ гэхээр одоо чинь түүхэн хичээл байлаа гэхэд янз гэдэг одоо хүндрэлтэн бусад хүндрэлтнээс яаж илүү хөгжсөн бэ гэдэг зүйлийн талаар бичээлээ гэж бодох юм бол хүндрэлтэн бусад хүний төрлөөдөөс яаж хөгжсөн бэ гэдэг асуулт бичээд доотлолт нөгөө тодорхойлт нь бичнэ гэсэн. За энийг яагаад асуулт бичиж байгаа гэдээ дараа нь ярилцсан ямар ч тач том сэдвүүдэд харуулж асуулт бичнэ. Тэрийгээ тэмдэглэж авахдаа өөрийн гэсэн формула бий болгох юм бол айгүй зүгээр. Одоо жишээ нь тодорхойлт байх юм бол өндрүүлжин дотор бичнэ. Жишээ байх юм бол юм од сурж байгаа бичнэ. Зих мэдчлэгээр өөрийн гэсэн формула үүсгэх юм бол дараа нь нөгөө нөөтөө хараад тэр хичээлээ дахиж өгөхөд бол илүү амар байдаг. Тэгээ хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр нөөт техник одоо бүх юм ингэж бичиж тэмүүлж авчингуудаа багт нь 3 хэлбэр орчимд л тэр бүх хичээлээ базаж бичнэ.
одоо дүгнэж бичнэ гэсэн. Нэгт болохоор тэр хичээлийг ойлгоход ил туслана. Хоёр талаад тэгэхээр дараа нөгөө нүртэй харахад ч гэсэндээ энэ хэсэгт юу байгаа юм бол гэж гасгүй гэж шалгаж тусаална гэсэн үг. Багшаас бол байнгын асуулт асуух юм бол мэдээж даваад болно. Тэгээ хүүхдүүд энэ ингээ гараа өргөл багшаас юм асуух айгу ичмээр санагдаад байх юм бол хичээлийн дараа багш нар очиж тусдаа асууж болно. Багш нарын ерөнхийдөө тийм асуултанд хариулах бол маш дуртай байдаг. Гэрийн даалгавар педалтууд гэж байгаа. Хэрвээ зөв педалт байх юм бол нэг дор ингээд 5-6 цагаар суухын оронд ингээд тийг өдөрт нэг цагаар ч юм уу тэгж хийгээрээд нэг дор ингээд суучих юм бол амар хэцүү шттэ гэж нөгөө нэг хаашлах гад байдаг. Миний хувийн зүгээс бас өгмөр байгаа зөвлөгөө маань юу вэ гэхээр хэрвээ амархан гэрийн луур ч юм уу эсвэл педалтч гэж олон тийм юм байх юм бол тэр өдрөө ч юм уу эсвэл тэр дорн хийж байгаагүй зүгээр багш нар намайг сайн сурдаг хүүхдийн жагсаалтанд оруулах гэсэн бас нэг шалтгаан. Тэрэн болохоор огт хийх эрдэг тохиолдол ганц ч байгаагүй. Яа тийм бол гэрийн даалгавраа би тухайн өдрийнхөө гэрийн даалгавар яг тэр өдөр нь хийчихдэг байсан. Тийм бол гэрийн даалгавраа дахин гэсэн асуудал байхгүй. Багш нарт тийм үнэлэгдэх тийм шалтгаан байсан гэх юм уу. Тийм учраас та бүхэн рүү амархан гэрийн даалгавар ч юм уу амархан асаамж байх юм бол аль болох тэр өдрөө тэр дорн хийхэд бодорой. Тэгэх юм бол дараа нь ч гэсэндээ жижиг юмуд ингээ бөөнөрж том юм болж цаг барж хуваахгүй гэсэн. За шалгалтын хувьд болоод ирэхээр хөлөө нөгөө өдөр нь хартны асуулт тавил юм бичээд байсан шүү дээ. Тэрийг ерөөсөө фьюз болгоод бичнэ гэсэн. Энэ маань юунд хэрэгтэй вэ гэхээр active recall гэж төлөө арга харьцсан. Тэгээ active recall гэдэг маань л тэгэхээр юмыг ерөөсөө ингээ passively буюу анхаарахгүйгээр ингээ зүгээр л ингээ гүйлгэж уншихаас тэгээд тэрхийг байнга ажиллуулж ингээ дахин байнга сигнал өгч тэрхийг байнга шалгадаг юм цэжлэх техник байгаа. Энэ техникийг ерөөсөө хичээлийг сурахтаа юмыг сурч цэжлэхдээ ашиглана гэсэн. Флаш карт гэдэг бол active recall-ийн айгуу гоё арга болж өгдөг. Их юм унших тусам их юм сурч ерөөсөө бодож болохгүй. Тэрхийг аль болох идэвхтэйгээр урт хугацааны яасан шиг хөдөлгөөн оруулахыг хичээнэ гэсэн. Тэгэхээр энэ хэсэг бол заавал байх хэрэгтэй. Энийг бол shortcut тэгээд энийг одоо богиносгож багасгаж хийх одоо ерөөсөө ямар нэг боломжгүй. Тэгэхээр энийг цэжлэхлээр тэр хичээлийг сурч одоо өөрийн болготлоо бол энэ одоо quiz тий одоо тэр жижиг одоо асуултуудыг өрөөсөө байнга асуувал тэр флаш карт байх юм бол флаш карт хэрэглэж болно. Хэрвээ лаптоптоо хүмүүс байх юм бол яаж болох вэ гэхээр аль явдал YouTube хэмжлэгийг үздэг болол Excel дээр шууд нэг жилийнхаа шитэн дээр нь асуултанд бичмэтэй нөгөө жилийн шитэн дээр нь хариултыг нь бичдэг. Хариулт нь болохоор цагаан өнгөөр бодонгуудаа ингэж өөрөөсөө бачсууд ингэ active recall гэдэг арга хэрэглэдэг юм билээ. Тэгэхээр active recall гэдэг арга бол шалгарсан арга өөр бас ямар арга байж болох вэ гэхээр хүнд зааж болно. Mind map гэж болно. Өөрийнх нь аргаа олж нийцэж болно. Эзэрч шалгалтын өмнөх өдөр бүх сэдвээ харж бэлдэж болохгүй. Маргааш нь ядарнаа. Нэг дор авахар тэрийг угаасаа санахгүй. Миний бас өөрийн зүгээс агуулга байдаг шүү дээ. Одоо хичээл сонголтоо хийх дээр агуулгуудаа харж хичээл сонголтоо тэр агуулгуудаа бүгд копи хийнгүү те. ChatGPT дээр paste хийгээд энэ агуулгууд дээр үндэслээд quiz бэлдээд өгөөрэй гэж асууж болно гэж өөрийгөө шалгаж болдог. Тэр сэдвүүдээ өөрийн болгоцсон гэж бодож байх юм бол тэнд өөрийгөө бас сорж болно. 14 оноос сонгийн өмнөөс ерөнхийдөө бэлтгэхийг бол зүйлсэн байдаг. Шалгалтаа тэгвэл яаж үр дүнтэй өгөх вэ? Цагаат төлөвчлөө, хичээлдээ амжилтаа сурчлаа, педалтуудаа хийчлээ, хичээлүүдээ өөрийн болгочлоо, тэ active recall гэдэг арга ашиглаад хамгийн гол шалгалтаа одоо хамгийн сайнаараа яаж өгөх вэ гэхээр хамгийн их шалгалтынхаа цаасыг авчингууд төлөө юу хийх хэрэгтэй вэ гэхээр бүгднийг ревю хийж харна. Эхнээс нь дуусчихсан. За ямар асуултууд ирж чинь юу болчихно тэгээ бүгднийг эхнээс нь дуусчихна. Харин хэдэн асуулттай байна гэдгийг тодорхойлно. Ямар агуулгуудаас ирж чинь гэдгийг харж аана гэсэн. Хоёрт яах вэ гэхээр цагаат төлөвлөн хэдэн асуулттай гэдгийг харчихсан учраас 40 асуултаас би 40 минут нь хийх юм байна. Тэгэхээр би 1 минут нэг асуулт хийх юм байна шүү гэж харна гэсэн. Тэгээд дараа нь маань болохоор 3 дахь халхам руу хөтлөж байгаа. 3 дахь халхам маань юу вэ гэхээр чадхаа төрүүлж хийгээ чадахгүйгаа орхих гэсэн. Хэрвээ нэг асуулт нэр хэтэрхий удаан цаг зарцуулах бол нөгөө нэг асуултан дээр 1 минут гэдэг юм маань өнгөрчлөө шүү дээ. Тэгээ ихэнх сурагчид юу гэж ярьдаг гэхээр өө цагтаа амжсангүй, сүүлийн асуултуудаа хариулж чадсангүй гэж хэлдэг. Тийм учраас хэдүүлээ яах ёстой гэхээр хамгийн эхлээд чаддгуудаа бүгднийг ингэж бичээд чаддгуудаа үлдээн гэсэн. Тэгээ шалгалтын хамгийн сүүлд илүү цагаар өнгөрсөн цагаа аваад чаддгүй асуултуудаа хийнэ гэсэн. Хэрвээ бүгднийг дуусчихсан гэж бодох юм бол ерөөсөө яарахгүйгээр дахиад 2-3 удаа шалгах. Би бүр нэг удаа шалгалтаа яаж өгдөөсөн бэ гэхээр шоглоон бодоод асуултанд хариулдаг тийм үү. Тэгсэн чинь нөгөө нэг асуултуудаа бүгднийг зөрүүл одоо нэгийг 2 руу, 2-ыг 3 руу юм шоглоомоо буцсан байсан. Тэгэхээр тиймэрхүү жишг сажиг алдаа гарахгүй тулд 2-3 удаа заавал шалгах хэрэгтэй. Мэдээж хамгийн дөрөв шалгалтаа хийж дуусчаа цаасан өгч аягүй гоё мэдрэмжтэй тий. Гэсэн хэдиж бид нар тэр мэдрэмжээс илүүтэйгээр шалгалтыг эйд үнтэй өгөх бол хамгийн гол зорилго. Тэгээд миний зүгээс бас нэг одоо юу тип хэлж өгөхөд ямар нэгэн лекц сонсож байхад дахиад хостод лекцийг сонсморсон гэсэн. Яагаад гэх юм бол тэгээд шалгалтын дээр гэх юм бол багшийн хэлж өгсөн тодорхойлолтоос орж ирнэ гэхээс миний мэддэг байсан тэр тодорхойлолтоос орж ирэхгүй. Тэгэхээр тэр багшийн яаж зааж өгснөөр тэр шалгалтыг хийнэ хамгийн сайн харах хэрэгтэй. Педалт өгсөн ч тэр шалгалт өгсөн ч тэр ямар нэгэн асуулт гарч ирлээ тэрийг хийх илүү амархан арга мэддэг байсан ч гэсэндээ багш одоо арай тэрийг заагаагүй байдаг ч юм уу те эсвэл өмнөштөн дээр хэдүүл байгаа тохиолдолд одоо тэр багшийн зааж өгсөн аргаар тэр асуултыг хариулснаар
оноогоо авах боломжтой. Ерөнхийдөө тийм хатуу багш нар байдаг. Би бас тийм хатуу багштай нэг хичээл үзчихсэн. Тийгэр тэр амхан хийх аргыг мэддэг байсан гэснээр тэр багшаа хийж гисэн аргаар юм хийж бүтэн оноогоо авдаг ч юм уу тий. Миний одоо гол зорилго ч өөрийнхөө би үгүй би нэг мэдэн штэ гэсэн тэр эгоогоо хангах биш тэр хичээлд эйдэн авах тийм зорилготой штэ тий. Тийм учраас би нэг чадна штэ гэдэг бодлоо төр хаяад багшийн зааж өгсөн аргаар тэр асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг. Зөв хичээлүүдэд тулгарх юм бол миний зүгээс өгөх зөвлөгөө гэх юм бол заавал тэр хичээлүүдийн ингээд их сурвалжаас гэлтгүүгээр YouTube-ээс ч юм уу өөрөөр их сурвалжуудаас тэр хичээлийг сурах гад үзээрэй. Илүү амархнаар тайлбарлсан хичээлүүд ч юм уу тийм их сурвалжууд бол интернетээр маш их байдаг. Тэгээд энэ хүртэл сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Энэ мэдчлэн маш олон хэрэгтэй бичлэгүүдийг бол оруулах болно. Тийм учраас subscribe дараарай. Тэгээд дараагийн хамжлагаар уулзцгаая.